Ухаалаг хотын тухай ярилцгийг үл танд юу бодогдож байна? Мэдээж хөгжлийн тухай, таны бизнесийн тухай, таны ажил хэрэг, зорилго, мөрөөдөл, бүтээн байгуулалт, бас таны тухай. Дархуул аймгийн засаг даргын ивэл дор ухаалаг дархан зорилтод тань мэдхийн цуврал нэвтрүүлэг. Ухаалаг дархан нэвтрүүлэг яг одоо олон улсын эдийн засгийн форумоос үргэлжилж байна. Тодорхойлбол Дархан хотод анхудаа энэ хотын ирээдүйн хөгжлийг ухаалгаар тодорхойлох, бодиттой хөгжүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах эдийн засгийн форум зохиогдож байгаамаа. Энэ цаг мөчид дарханчуудын төдийгүй нийт монголчуудын хараа энэ зүгт чиглэж байна. Би ч гэсэн сонирхоор шийдлээ. Хамтдаа орцгоё. Сайн байцгаана уу? Иргэмсэг алхтаа ноёдоо. Иргэм мөндөд зочдоо. Бидний хамтдаа бүтээж буй бас нэгэн түүхэн гайхамшигтай өдрийн халуун мэндийг дэвшүүлье. Дархуул аймгийн засаг даргын санаачилгаар орон нутагт анх удаа дарханы хөгжил олон улсын эдийн засгийн форумыг энэ Дархан хотноо зохион байгуулагдаж байна. Оролцогчид, төлөөлөгчид, иргэм мөндөд зочид та бүхэндээ форумын мэндийг дэвшүүлж баяр хүргэж амжилт хүсье. Дархан хотын хөгжлийн галт тэрэг хөдөллөө. Дархан хотод гадны хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Дарханы хөгжил бизнес эдийн засгийн форумыг анх удаага зохион байгууллаа. Нийтдээ 150 гаруй төлөөлөгчид хоромжуулсан Дарханы хөгжил олон улсын эдийн засгийн форумд Канада, Турк, Оросын холбооны улс, Бүгд найрамдагчдад ард улсын төрийн болон бизнесийн байгууллагын удирдлагууд, Монголын үйлдвэр үйлчилгээний салбарын захирал мэргэжилтнүүд ирж оролцлоо. Өнөөдөр бид Дархан хотоо хөгжлийн шин шатнд гаргах, Монгол улсын хөгжлийн тэргүүлэгч мод болгон хөгжүүлэх боломж сорилтын өмнө ирээд байна. Бүгд найрамдах хятад ард улс, Монгол улс, Оросын холбооны улсыг холбосон худалдаа эдийн засгийн хөгжлийн коридор, Түмэн газрын цайны зам дагуулах шинэ хотуудыг холбосон зам нь Монгол улсаар дамжин өнгөрөх хөгжлийн шинэ бүрийг бий болголоо. Энэ замыг даган хурдны зам, төмөр зам, өндөр урдны шилэн шугам сүлжээ, нэгдхийн холоо тавигдах ийм таатай боломжууд болох юм аа. Европ, Оросын холбооны улс, Казахстанаас 10 аймагуд Эрдэнэтээр дайран орж ирэх төмөр замын сүлжээ улсын хурлцгийн газраас дэмжигдсэн бидэнд олон улсын тээвэр логистикийн төв, үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний төв болох боломжийг бий болгож байна. Энэхүү давуу талуудаа түшиглэн жишг бодлон хөгжих том амбицтай зорилго тавьж өсөлт хөтөлбөрт суурилсан хөгжлийн төлөвлөлтөө бид босруулах байна. Дэлхийн хотуудын жишгээр Дархан хотоо ухаалаг ногоон бүс болгон хөгжүүлж, иргэдэд эрүүл аюулгүй орчинд ая тухтай ажиллаж амьдарч суралцах нөхцөл боломжийг бий болгоход чиглэсэн хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр бэлдэж байна. Байгаль дээлтэй амьдралын хэм маяг, технологиг нэвтрүүлэгч, эрүүл эко хөгжлийн загвар хот болохоор олон улсын аялал жуулчлалын хот байх, нээлттэй эдийн засгийн бүсийн төв байх, дэд бүтэц, зам харилцаа, тээвэр логистикийн төв, мэдлэг оюун суурилсан ухаалаг хот байх чиглэлүүдийг баримтлагаажээ. Форумд маань оролцсон таны сэтгэлдлийг юунд сонсомоор байна. Тэгэхээр улсын хэмжээнд Монголын эдийн засгийн форум гэж санаачлаад 5 жил өнгөрч байна. Гэтэл бол ингээд анх удаа ингээд Дархан аймагт Дарханы хөгжил сэдвт олон улсын эдийн засгийн форум зохион байгуулах гэж байна. Та ирж оролцооч гэсэн чи би маш их баярлсан. Сайхан мэдээ байсан. Та ер нь цаашдын Дарханы хөгжлийг юу ч харж байна? Дарханы хувьд гэх юм бол их олон давуу тал байгаа. Ингээд дэд бүтц, байр шил, ажиллах хүч гэдэг их олон сайн давуу талтай. Тэгээд 3 жилийн судалгаанаас үзэхэд бол Дархан уулын хөгжилд хамгийн их саад хийж байгаа зүйл гэх юм бол бизнес хэрэгцээ орчин засаглалын ураг шиг их муу байгаа. Ямар ч бас ингээд шинэ удирдлага энэ аймгаа бас шинэ байдлаар авч явъя гэдэг ард иргэдийн их оролцоотойгоор ийм форум зохион байгуулж байгаа юм бол их чухал юм аа. Нийслэл Улаанбаатар хотод хурдны замаар уулуурхаа өгсөн Эрдэнэт эдийн засгийн бүс шилэн аялал жуулчлалын бүс өсгөл аймагуудаа төмөр зам замаар болгоцоо. Тэгэхээр бид өнөөдөр зөвхөн Дархан хотын хөгжил биш, энэ одоо саяхан дурдсан бүс нутгуудын
нээлттэй эдийн засгийн төв нь ахын байх гэдэг энэ шийдвэрийг улсын их хурл, засгийн газрын түвшинд шийдвэр гаргах ийм одоо саналыг тавьж байна. Энэ шийдвэрийг манай засгийн удирдлагууд бүлээн авч шийдвэрийг гаргана гэдэгт найдаж байна. Дархны хөгжил эдийн засгийн форумын гол төсөл хөтөлбөрүүдэд үйлдвэр технологийн паркийг хөгжүүлэх цогц төслийн хүрээнд ус цэвэршүүлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг шинжлэх төсөл, бүх төрлийн хатуу хувь хаягдлыг боловсруулах хамгийн орчин үеийн үйлдвэр, гудамж төсөл, миний Монгол цогцлборыг миний найрамдлын дархан парк болгон өргөжүүлэх, олон улсын хурдны замын дагуух цэцэрлэгт хүрээлэн бүхий олон улсын худалдаа үйлчилгээний хотхон байгуулах, 10,000 мод цэцэрлэгийн төсөл, музей цамхаг бүхий миний найрамдлын дархан цогцлбор, автомашингүй дархан залуусын гудамж, мөн дугуйн зам, явган зам, ногоон орчин, амрах орчин бүхий иж бүрдэл төслийг хэрэгжүүлэх, дархан хөгжлийн сан байгуулах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг онцоллоо. Тэгэхээр Турк улсаа төлөөлөлтөөс эдийн засгийн форумд маань ямар саналыг тавьж байгаа вэ? Öncelikle Darхныг хэрхэн хөгжүүлэх гэж байгаа талаар төлөвлөгөөг харлаа. Үнэхээр яг энэ төлөвсөн шигээ болох юм бол маш сайхан одоо ийм том гоё хот болох нэ гэж харж байна. Тэгээд тэр утгаараа ер нь Туркийн бизнесмэнүүд болон бусад салбарын бүх хүмүүс Монгол улсад их идэвхтэй хайртай дуртай байдаг гэдэг үүднээсээ өнөөдрийн энэ форум дээр тавигдаж байгаа төлөвлөгөөг би Турк улсынхаа хөрөнгө оруулагчдад уламжиж дамжуулж өгнө. Энэ утгаараа одоо урд өмнө Дархан хоттой бид нар бас хамтарч ажиллаж байсан шигээ цаашид бүр өргөн хүрээтэй хамтарч ажиллах болно. Жишээлх юм бол арьс ширний салбарт болон бусад хүнсний үйлдвэржилтээр хөгжүүлж болох бусад бүх төслүүд дээр Туркийн зүгээс бид хамтарч ажиллахад бэлэн байна. Форумын үеэр бас нэгэн гол анхаарал татаж байсан төсөл нь дарханд бүх төрлийн хатуу хог хаягдлыг байгаль дээлтэйгээр хамгийн орчин үеийн Япон технологиор боловсруулах үйлдвэрийн төсөл байсан юм. Тэгэхээр манай төсөл бол бүх төрлийн хатуу хог хаягдал болон нүүрс боловсруулж шингэн түлш болон цахилгаан үйлдвэрлэх ийм төсөл. Япон улсын JJI Trust компанитай энэ HPED технологи буюу хогийг одоо үндсэн элементээр нь задлж ингэж боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ийм одоо байгууллагатай хамтраад ингэж явж байгаамаа. Энэ өндөр технологи түшиглсэн пиролизийн аргаар энэ дизель түлш гаргаа авах, илүүдэл дулаанаар бас цахилгаан үйлдвэрлэх ийм онцлогтой. Тэгэхээр энэ төвшний технологиуд дундаас бас юугаараа илүү онцлог юм бэ? Ерөнхийдөө технологи нь өөрөө маш давуу талтай. Хогийг ялах, ангилах юм шаардлагагүй. Энэ өнөөдрийн байдлаар Монголд хамгийн тохирч байгаа юм технологи байгаа. Тэгэхээр Дархан улаан аймгийн хогны болцс нь өөрөө Улаанбаатар хотын хогтой харьцуулахад дахин боловсруулах боломжтой түүхийд нь 75%. Хотын хэмжээнд бол энэ 45% гэдэг үлээ. Нийтдээ хоногт 120 тонн боловсруулах хүчин чадалтай ийм үйлдвэр болно. 1300 дон Маш өндөр температураар 1300 градусын температураар хогийг задлж, үндсэн элементээр задлж ингэж боловсруулдагаараа бусад технологитой бол ялгаатай. Ингэж задлснараа бол тухайн түүхийд маань өөрөө хийн хэлбэрт ордог. Тэндээс нь дахиж цэвэршүүлээд ингээ эцсийн бүтээгдэхүүн гаргах ийм боломжтой ийм онцлогтой технологи. Хотод орон зам маш их байна. Дугуйн зам хийхэд маш боломжтой хот юм байна. Тэгэхээр 95 мянган хүн хамттай хотыг дугуйн замын сүлжээтэй болгоод очил ард иргэдийн машин унах багасаад эрүүл хотын бас нэг чиглэл рүү орох боломжтой юм байна гэдэг. Өндөр хөгжилтэй орнуудын жижиг хотуудыг хараад дугуйн замаа дандаа модны дагуу өмсөх, хоёр модны ингээд дундуур барилдсан одоо тавьсан байдаг. Тэр нь яадаг вэ гэхээр хүн дугуйгаа өмнө явж байхдаа эрүүл агаарыг амьсгалаад ингээд сайхан ногоон орчинд явах чинь бас нэг стрессгүй тийм сайхан мэдрэмжийг төрүүлдэг юм байна л да. Тэгэхээр Дархан хотод тэр моднууд нь байна. Тэгэхээр энэ орон зай байна. Дугуйн зам тавих маш боломжтой юм байна гэсэн багийн дүгнэлт гарсан маань судалгааны багийн. Дархан аймагт боломж төслийн хүрээнд дугуйн зам бүхий цогцлбор замыг байгуулахаар төлөвлөж байгаа. Цогцлбор гэдэг үгний утгыг та тайлбарлах. Дугуйн зам цогцлбор гэдэг нь зөвхөн дугуйн зам гэхээр ганцхан дугуйн зам байхгүй маа. Дугуйн зам гэдэг маань ер нь олон улсын жишг нийцүүлж гэх юм бол явган замтайгаа, ногоон байгууламжтайгаа хийгдчихэд тэр чинь өөрөө өнөөдөр зүйл дэвсүүлж байгаа байхгүй.
хэрэгжид дуусах боломжит хугацааг нь тайлбарч байна. Зурцлын ажлыг бол ер нь нэг 14 км зам дээр нэг сар 2 сард хийчлээ гэж үзүүлэлтэй. Өндөр л багтаа хахад үзэх юм бол бүтээн байгуулалтын ажил одоо зурцлал шалтгаалгаас. Гэхдээ нэг одоо ер нь 1-2 сард хэрэгжчихээр болов гэж байна. 100 замцсан бас нэг хацамыг одоо өндөр багтаа тарихын тий доош хоног хүн хадгалах дэвжсэн асуудалтай нэг дураад ах болов гэж үзсэн. Тэгэхээр богино хугацаанд хэрэгж боломжтой гэж үзэж байна. Энэ анхаарал сургуулийн үйлчлэл одоогийн байдал нь юм байна. Яг энэ зөвхөн ихлээр замыг өргөдгөж өгөөд нэвтрэх чадварыг сайжруулаад зөв зохион байгуулалт болоод тэрхээр асны тоо багасна. Энэ 16 дахин уулзар юм билээ. Энэ уулзрын юм 5 талаас орж ирдэг. Гэрлэн нөхөн зохицуулалт байхгүй. Бусад их гардаг юм уулзар юм билээ. Тэгэхээр энийг яаж өөрчилж болох вэ гэхээр манай тойрог хэлэх юм болчихё. Эсгэлтэй уулзрыг ингээд тойрог болгоод тэгэхээр зөв зохион байгуулалттай болоод тэгэхээр аваар бас буугаад тэгээд бас стандартын дагуу болчихно гэсэн юм санагдаж байна. Дархан хотын дотоодын үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн зүгээс хэд хэдэн төсөл хөтөлбөр формын гол анхаарлын төвд байлаа. Барилгын материалын салбар дэх хоньны носоор барилгын дулаалгын материал боловсруулах үйлдвэр, мал аж ахуйн салбарт дархан сэлэнгийн бүс нутагт мах сүүний иж бүрэн цогцлбор үйлдвэр байгуулах төсөл, мөн дархан төмөлгийн үйлдвэрийн цаашдын концессийн гэрээний дагуу хийгдэх боловсруулах үйлдвэрийн өргөдөглийн ажил зэрэг байсан юм. Дархан аймгийн урмал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Монголын газар тариалангийн салбарт оруулж буй олон дэвшилтэд судалгаа шинжилгээний ажлууд нэхий арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн цаашдын хөгжлийн төлөвлөгөөж сонирхлын төвд байж чадлаа.